Эхний цөөхөн монголчуудаас л Солонгосын Чангван хотод ажиллаж байна тийм. Бизнес эрхэлдэг өсчин гоо сайхны газар их үгүй юу? Тий. Өсчин гоо монголоор өсчин гоо сайхны л газар гэж. Тэгээ ороод ирсэн их олон төрлийн мэд юм байна. Мэд өөрийг нь танилцуулахгүй. За намайг Мөнхбаатарын үлзээ шиг гэдэг. За Орхон аймгийн Жаргалан сумд төрж өссөн. Улаанбаатар хотод төрөөд Жаргалан сумд өссөн. За тэгээд Солонгос улсад ирээд одоо 2014 оноос хойш амьдарч байгаа. Тэгээд сүүлээ одоо 14 оны 5 сард ирсэн. Тэгэхээр чин одоо 10 жил болж байгаа юм байна. Айгу хурдан байна. Танаа хан тариалан шуусан. Манай ээж цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багш. 35 жил ажилласан. Аав маань болохоор ерөөхдөө техникийн талын хүн байсан. Өнөөдөр бид нар Шанши суулдар ажиллагаа 70 гаруй Монгол оюутан сурт юм байна тийм. 70 гаруй оюутнуудаас өнөөдөр бид нар 20 гаруй хүүхдүүдтэй залуучуудтай уулзсан ярилцлаа. Тэгээ бид түрүү сонссон мэд үчнэ яг энэ сургуулийн анхны Монгол төгсгөж анхны Монгол оюутан гэж тийм. Өөрөө нэгтлэнгийн чиглэлээр сурсан. Гэтэ тэр маань нэг ягаад ч яг миний амьдралдаа хийгээд ажил биш юм шиг санагдаад Солонгост ирчээд яг энэ чиглэлээрээ сурна гэж бодож явсаар хагаад хайгаад манай нөхөр бас энд гэрээгээр ажиллаж исэн энэ хоттой. Тэгээ Сөүл хоттой сурах гэж байгаад ерөөсөө ягаад ч юм энэ сургуульд л ормоор санагдаад ирэхэд нэг 5 монгол оюутан байсан. Тэгээд тэндээс бид нэр ингэ шигшэдэж явсаар хагаад хамгийн анх бакалаврын зэрэгээ монгол оюутнаас төгсөж ирсэн. Тэгээд тэрэнд удаагүй байжгаад онцгой Батлангийн оюутнууд ирээд одоо айгүй олон монгол оюутнууд цагаагийн хэлж явах юм байна. Ер нь Солонгосууд гоо сайхны зах зээл дээр дэлхийд бас томрно шүү дээ тийм. Одоо энэ Солонгосууд энэ киногоор хүч төрж дэлхийд өөрийн соёл, өөрийн брендинг, өөрийн одоо бүтээгдэхүүнүүдийг маш өсөлтөөр хүргэж байна тийм. Одоо тэр сожуу арх гэдэг бол одоо бараг зарахгүй дэлхийн улс байхгүй одоо Монгол сожуу зардгүй дэлгүүр алга. Кимчи иддэггүй айл байхгүй. Монголын хүүхнүүд ганц монгол шиг ер нь дэлхийд тэр аяараа Солонгосын косметикийн бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа шүү тийм. Тийм хүчтэй. Газар тэрнийх нь дэд сургуулийг төгсөөд нэгдвэл таавал одоо pop. Тийм ер нь шантрах зүйл бас айгүй их байсан. Тэгэл гоо сайхан гэхээр их сургууль сурд юм уу зүгээр юм сургалтын төвөд байдаг штэ гэл яг хаа тухайн үед одоо маш олон юм нүдэнд ингээ бодогдсон толгой дотроо сийлцэн байсан. Тэгэл амьдралынхаа явцад одоо ингээд яг тэр ихнээсээ хэрэгжүүлж эхэлж байгаа багаагаар. Бакалавр дараа нь магистр зэрэгээс явж гэнэ үү? Юу? Тийм магистраа төгссөн байгаа. Төгссөн. Тийм. Ер нь гоо сайхан гэж юу юм бэ? Тэгээд ер нь салон ямар байх ёстой юм бэ? Хүндээ яаж үйлчлэх ёстой юм бэ? Үйлчлэгээний бүтээгдэхүүнээ яаж хүн дээр гоё одоо тулж ажиллах ёстой вэ гэдэг тийм ямиг бас айгүй гоё мэдүүлэхийг хүсэж байгаа. Ямар ч гэсэн одоо өөрийгөө бэлдэж эхэлж байгаа. Одоо бараг насны мөрөөдөл юм биш чиний ер нь. Тийм. Тэгээд өнөөдөр бүх хүндрэлүүд ард өнөөдөр мэдүүд дуртай одоо салбартаа дуртай бизнесээ эхлүүлсэн сайхан явж байна. Олон ч хүн ирэх юм, олон хүн таних юм их ихтэй л байгаа харагдаж байна. Тэгээд би нөхөр бас эдний хүлээнгээ тойрж авсан эргэн тойрон бас зах зээл их юмтай хүн хөдөлгөөн ихтэй газар биш үү? Байрлал сайхан. Тийм, зэрэгцээд маш олон өсчөд байгаа. Байна, өсөлтөө их актер байна. Тийм, тэгээд яг нөгөө гадаад гэдгээрээ бас энэ дондоо эхнээсээ манайх одоо яг энэ газарт орж ирээд нэг саргаар нь л болж байгаа. Өмнө өөр газар байсан байхгүй юу? Арай жоохон жижигхэн байсан. Тэгээд энэ дотор хийж байгаа нөгөө ажил маань их болохоор зай маань жижиг жоохон хэцүү байсан учраас ийшээ орж ирсэн. Тэгээд энэ
анхны гадаад гэдэг юм уу айгүйх сонирхож орж ирнэ. Тэгээд нөө хийж байгаа үйлчилгээг хүндээ хүрээд ирэхээр нэг нэгнээсээ дуулаад ерөөдөө манайх шууд орж ирж үйлчлүүлэхээсээ илүү цагаар айгүйх үйлчлүүлдэг. Одоо гадаад гэдэг бол чиний бусдаа өрсөлдөх бас нэг онцлог байх шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг одоо шинэ гадна талынхаа хаяг адресн дээр юу гэж биш харуулах вэ? Яг хаяг арсыг солонгосоор л явдаг. Тийм. Тэгээд яг орж ирээд ярахаар өө чи эхэндээ бол сайн мэдэхгүй лээ гадаад мудаад гээд яг өдөр тутмын яриагаа байнга ярьсараа зарим бараг манайх чинь бас жоохон сатуур одоо монголоор бол нөгөө Монголын увс аялал ховд аялал гэдэгтэй адилхан жоохон бас сатууртай. Тэгээд ярахаар өө чи гадаад юм уу да гэж эхэлдэг. Тийм би ингээд Монголоос ирсэн гэдэг. Өө чи монгол хүн бийж гадаад хүн бийж яаж ингэж солонгосчуудын өсөнд хүрээд чи эхэндээ айсан уу гэд. Тэг би нэх айхтар айгаагүй зүгээр ингээд болно л гэж боддгийн штеп гэхээр зэрэг өө ямар хөрхөн чи нөхөртэй хүүхдтэй юу гэж ерөөсөө яг өдөр тутмын юм яриад хүүхдтэй штеп би 3 хүүхдтэй нөхөртэй гэр өө тийм үү гэл манай энэ авийнхаа айгуу гоё илгэмсэг. Хувийн компани байгуулсан уу? Үгүй. Одоогоор бол зүгээр яг зүгээр өсч байгаа сайхан гэсэн нэрээрээ л явж байгаа. Тэгэхээр тэр чинь банкнд данстай байх ёстой. Тийм ерөөхдөө одоо зөв хийх ёстой. Манай тайлан гаргадаг нэг солонгос хүн байдаг. Жилд 2 удаа гаргадаг. Тэгээд Монголд бол хоорой ирэх аж ахуй гэдээ явж болдог байхгүй тий. Монголынхыг бол би энд бол чи зүгээр өссөн гол салууны мэрэгчлээ ядуу ус таснаа гэж хэлээд байр түрээсч яваад шууд ажиллаж чинь эсвэл хаа нэгтэй газраас зөвшөөрөл авна. Манайхаар одоо мэрэгжлийн хяналтын газар шиг газар очиод шалгалтаа өгнө. Энэ байран дээр ирж үзэн зарим байр бол зөвшөөрөл гарахгүй байрууд бас байна. За тэгээд төсчин бол хэдэн санал байх ёстой юм те хэдэн сенс байх ёстой юм. За тэгээд хомсны газар юу байх ёстой, ямар багаж байх ёстой бүгдийг нэр шалгах. Тэр ер нь хэдийн хугацаа шаардах уу? Тэр хүнс судалтай. Тийм хүрц судал мөрдөл бол байхгүй. Би өөрөө мэрэгчлээ эзэмшсэн, шалгалтаа өгөө тэнцсэн. За тэгээ байрныхын асуудал нь мэрэгжлийн хяналтын газар таарж ивэл за нэг 7 хоногийн дотор ирээд үзээд за болцсон байна. Одоо ингээд үйл ажиллагаа эхэлж болно гэд ирэх бичиг өгчдөг. Тэгвэл ер нь Солонгост шинэ бизнес эхлүүлэхэд бол актер тийм хүн суртал даваагүй гайгүй юм биш. Тийм ерөөхдөө визний ангилал гэж юм байгаа. Визний ангилал болон оршин суух ч юм уу юмнууд нь байх юм бол тэр хүн бол чөлөөтэй ажиллаж болно. Тийм. Хамгийн гол нь юу хийх гэж байгаагаасаа шалтгаална. Ингээд бизнес эхлэхэд ер нь Солонгос болж ирээгүй юу? Хамшиг ирээд мэрэгчлээ олж байгаа. Дараа нь тэрэн дээрээ одоо бүр магистра хийж аваа те. Тэр сонгосон мэрэгчлэрээ ингээд бизнес эхлүүлэхэд юу хэрэгтэй? Мөнгө хэрэгтэй юм уу? Ур чадвар хэрэгтэй юм уу? Хүнд суртал нь хэрэг. Ер нь бизнес нээх гэж байгаа, ирээ сурах гэж байгаа хүүхдүүд одоо тусгай болцооч. Ер нь бол юм хэрэгтэй. Дээр нь маш том зориг хэрэгтэй. Тэр зориг байхгүй бол угаасаа бүтэхгүй. Тэгээд сурахаас ахуулаад ажиллах хүртэл тэгээд ажилласаа ахуулаад өөрийн жижиг бизнесээ босгох хүртэл маш олон тулгуур, маш олон одоо даваад авсан. Тэгээд нэг зүгээр нэг би ажиллаж би бизнес эрхэлж гэхээр заамаа гэд одоо эрхийн маань өгчихгүй. Тэрэн дээр ч одоо оноогоо авна, хилээ одоо хилийн шалгалтаа өгнө. Дээр нь манайхан одоо Монголд бол өсчөнгөө сайхны сургалтанд суугаад одоо ажиллаад явуулах байдаг бол энд бол улсын шалгалт өгж ийж тэрэндээ тэнцчээж энэ хэрэг авдаг. Зүгээр нэг төгсчлөө гэдэг өгөхгүй. Яагаад тэр хүний гадаад төрхтэй тэр чигт нь харьцаж байгаа учраас айгүй хатуу үздэг. Тэгээд шалгалт нь бол нэлээд хүнд явагдана бас. Тэгээд зөндөө шантарч байхад ерөөсөө л тэр нэг хүүхэд насны мань хүсэл бүр энэ чэйжэнд ингэ байгаад идэг гэсэн болохоор хаан ч явжсэн хүний нүур будаад л те хаан ч явжсэн хүний ус оролдоод л нэг тийм ямар ч давааг бол
давах хэмжээний зориг бол надад байсан. Тэр зоригийг манд хурцлж өгдөг байсан хүмүүс маань гэр бүл ханижил. Ер нь бол ямар ч хүнд боломж байхгүй гэж байхгүй. Зорьсон зорилготой үнэнчл байх юм бол хийх юм бол хийн л гэж бодож байгаа. За зорилготой байх хэрэгтэй юм байна. Зоригтой байх хэрэгтэй юм байна. Асар их төвчээр. Тийм төвчээр шаарддаг юм байна. Зарим өдөө ойлно штэ. Дандаа л имийг гоё сайхан хийгээд байна гэж байхгүй. хоног 2 сар 3 сар сураад шууд хүний биеийн дээр тулгуурлаад ажиллана гэдэг бол айгүй хэцүү байхгүй юу? Тэр хүний хумсыг мэдрээгүй те. Тэр хумсны цаана ямар өвчин байгаа, яагаад хугараад байгаа, яагаад хуулраад байгааг нь мэдэхгүй зүгээр л гоё л болохыг бодоод идэг. Тэр хүний дотроос нь гоё, эрүүл болгож иж гоё болохгүй бол гаднаас нь хуурамч юмар хучаад бол ерөөсөө нэмэр авах. Гаднаас нь будаад нэмэр болохгүй, дотроос нь. Тэгэхээр ерөөсөө энэ Монголд байгаа хүүхдүүдийг яг энэ мэрэгчлэр сурах сонирхолтой хүүхдүүдийг бүр гоё багаас нь бэлдэж бүр ингэж зүгээр би дотроо бодохдоо гэхдээ магадгүй тэгж чадахгүй ч гэж магадгүй бүр ингэж сурахыг сонирхсан хүүхдүүдийг заавал их сургууль сургаж ахаар яг энэ мэрэгчлэр дадлагжуулаад бүр хэдэн жил судалгаатай гаргаад зүгээр яагаад заавал Солонгос руу ингэж хүмүүс стилийн хөөгд байгаа юм бэ? Монгол руу яг иймийг урсгалыг оруулах боломжтой байхгүй. Манай монголчууд ур чадвар сайтай учраас. Бид ч сургуулаа төгсөөд 5 жилийн дотор ойрхон насны 3 хүүхэд төрүүлжээ тий. 2 нөхөртөө ирээд 2 зохион хүүхдээс одоо ингээ 3 хүүхдийн аав ээж болоод ажиллаад энэ улсад бас яг өөрийн төрсөн нутаг шиг болцсон байлээ. Бүр айгүй тасаад Монгол руу хаяа явна. Ирчээд бараг өө сайхан амрыг гээд нэг юм бүр яг төрсөн нутаг шиг л одоо бүр тасчихсан. Тий. Харийн улсад 2 залуу одоо дөнгөж амьдралын гараагаа эхлүүлж шүү дээ. Дөнгөж оюутан одоо ч залуу хүүхдүүд байна. 10 жилийн өмнө бүр л одоо бачир хүүхдүүд байсан байна. Харийн улсад цоошноор амьдрал эхлүүлж байгаа 2хан залуу 3 хүүхэд зориулна гэдэг бас их том зорилго байхгүй байсан. Гэхдээ ер нь бол их шантарсан. Оюутан байхдаа ч гэсэн төлбөрөө төлмөр тэгэл амьдрмаар ар гэрээ бас аваа явчмаар заримдаа зүгээр ингээд баг хаяад ажиллаад зүгээр л бусдын адил те мөнгөний төлөө угаасаа бид нар харийн нутагт мөнгөний төлөө л анх ярьдаг. Тэхийг бас айгүй хүсэмжилж байсан үе бол зөндөө. Тэгээ тэр богдыг бас ингээд хажууд байгаа хань ижил ар гэр одоо ах эгч гэл хамаатан садан те бүгдээрээ өөстөө чи мундаг байна одоо чи ингэстэ тэгстэ гэж маш олон намайг хурцлж ирэмгийлж ялангуяа хань ижил ээж ав маань 3 хүүхэд төрүүлэн асхан хүмүүжүүлэн энэ бүхэл мэдээж одоо 100% шахуу чиний одоо үр ачаа юм да. Аав нь бол одоо эстоноор хар үрээр босоод одоо хар шөнөөр орж ирдэг. Та хэдийг одоо хоолтой өмдөлтөө улаахан байлгах. Хийгээгүй юм байхгүй хаа тий. Тэгэл хүний газар шуудуудад ээж ав маань ярьчих биш хол болохоор тэгэл хамгийн ойрын одоо ах дүү шиг болсон найз нөхөд төрсөн бас ах дүү нар бас байгаа. Тэд нар маань бас айгүй их тусалнаа. Тэгээд өвдөж хавдах, жаргал зовлон бүхэл юм дээр хамт байдаг. Тэгээд миний хань ижил бас амар сайн залуу. Ерөөсөө нөгөө арай хоолгүй нэ гэж гомдлохгүй өөрөө бол аргалаад 3 хүүхдээ хоолждаг. Өөрөөгөө ингээд хин нэгнийхэн завж хөлөнд ингээд битээр ингээд уусаад амьдраа сурцсан. Тэгээ бас энэ өдийг хүртэл бас миний нөхрийн бас амар тийм төшиг толгоор бас айгүй өндөр. Тэр анх Монголд нөгөө сэрүүлэг дээд сургууль гэдэг тухай байсан. Тэрний би төгсөх курс манай он 2 дахь курстэйс. Тэгээд анх сургууль дээр танилцал. Тэрнээс нөгөө виз гэрээр виз өгч тэнц тэр нь бүтцсэн байхгүй. Тэнгүүд нь ажилласаа гараад ихнэр үлдээчээд тэг өрөөд ирсэн. Тэгээд араас манай он өрөөд нэг удалгүй ирсэн юм аа. Тэгээ хоёулаа энэ хотод одоо яг 10 жил болж байгаа. Сөүлд нэг амьдрах гэж үзсэн нэг сар байсан. Тэгээс тэнд болохоор айгүй хэцүү. Гараад метронд суугаад ингээд божигнсан. Маш яг ингээд ойрхон бохгүй юмнууд нь.
одоо нэг ажилд явлаа гэхэд энэ хүндээ ингэждэг. Тэр нь их гоё. Тэгээд залуу цэвэрхэн хот болохоор эндээ айгуу тасцсан. Манай чадахгүй юм байх. Эмч болж чадна. Багш болж чадна. За тэгээд хамгийн сайн найз байж чадна. Бүх хүн л найзууд нь ер нь баар хэлдэг юм даа. Амар би ч заримдаа их нэртэй нэг ингээ нэг жижигхэн гомдох гэж юм уу тэгдэг байхгүй. Тэгээ юунаас яа гэдэг. Баг надаас илүү ингээ бусдад ингээ нэг анхаарал тавиад ингээ явчихдаг. Бусдад айгуу тусалдаг. Тийм. Солонгос дээр 10 жил болж байгаа. 10 жилийн хугацаанд битээр нэг хүмүүс нэг ид хөрөнгө мөрөнгөл ярьдаг штэ. Тийм байр савтаа боллоо молоо. Тэрнээс илүү түгээх бид битээрт одоо 3 сайхан хүүхэд маань 7 жил. Одоо манай томчин 6 хоттой. Ирэх жил сургууль дээр. Дараагийнх нь 3-та, дараагийнх нь 1 нас 5 сартай. Тэг энэ гурлаа энэ да. Тэгэл ирүүл өвдчихгүй л бол тэгэл амьдрал байж шүү дээ. Гэртээ андч одоо мэдээж маш их баярлалдаг. Ямар азар баялаа нэг сургуульд байж нэг харж танилцсан. А тэр гүүр болсон нэг маа нэг найз баг. Тэр найздаа бас баярлалаа гэж хэлээ. Тэгэл их нэртэй ханцаад одоо би чинь нөгөө нэг одоо яг өөрөө би ажиллаа ингээл хийж байгаа ингээл бүх юмыг ингээд манай бас ингээд зохицуулж ингэдэг байхгүй. Тэгээд тэрэнд нэг надад өөрөө хэлдэг байхгүй. Нэр юм бас хүнд ажилдаа орж байгаас би тэр ирчүүд хийж байгаа ажил. Тэгэхээр нэр юм хүнд ажил хийж байгаа харин чамд одоо нөгөө виз гэл ингээд бас ингээд бодох юм байна шүү дээ. Тэр ачаалыг надад өгөхгүй гэж айгүй хичээдэг байхгүй. Тэгээ өөрөө бүх юмаа зохицуулдаг. Тэгэл миний төлөө хийдэг бүгдэнд нь баярлалдаг хайртай. Маш их хайртай. Баярлалаа мэд. Нэг мундаг байна. Сайхан байна. Хүсэл мөрөөдөлд заавал хүрээрэй. Баярлалаа. Канада дүүрэг байтугай Нью-Йоркд хүртэл, Дубайд хүртэл өөрийн салоныг одоо салоны сүлжээ гэж ярьдаг байна. Өөрийн брендинг хийгээд дэлхийд олон сүлжээтэй болоорой гэж үсэрээ. Баярлалаа. Солонгосын том өрсөлдөөн дундаас тодорч гарч ирнэ гэдэг нь энэ дэлхийн хэлсэнтэй адилхан болно шүү дээ. Бас Монголоос суралцах, Монголын мэрэгжил нэгтэй хүмүүсээс суралцах зүйл биш. Маш олон байлээ. Солонгос бол ерөнхийдөө жоохон Аз тал руугаа явдаг. Монголчууд ерөнхийдөө жоохон Европ тал руугаа явдаг болохоор бас Монголоос суралцах юм их байгаа юм байна да. Хөл зэрэгцээд бас явах хэрэгтэй байна да гэж бодоод байна. Солонгосын гол сайхны салбарт цааш нь мөнгө орж ирэх юм байна л да. Саяны тэр соёлын чиг хандлагын зөрүү үдч нь өөрөө онцлог болно шүү дээ. Тэгээ шинэ завгар мод гарах юм байна. Гангуу хөөхөн зөвхөн чамаар дамждаг. Тэгвэл одоо гоё л ээ. Баярлалаа мэдээ. За баярлалаа. Манайхыг бас зорж ирсэн. Тэгэхээр их баярлалаа.